За ТV5 телевизийн сурчлагыг Чингис хаан олон улсын нисгүүдлээс сурвалжлага өргөж байна. Тэгэхээр өнөөдөр бас бид энэ тусгай үүргийн онгоцоор ирж байгаа энд үүр гүйцэтгэж байгаа бас нэг хүмүүсийг онцлон бас сурвалжиж байгаа юм. Тэгэхээр мэрэгжлийн хэлтийн ерхий газрын хэлийн мэрэгжлийн хэлтийн за эрүүл ахуй халдвар хамгаалалт хяналтын одоо энэ байцаагчдыг бас онцлон сурвалжиж байгаа. Тусгай үүргийн одоо онгоцууд бол улс орнууд руу энэ халдвартай голомттой бүс нутг руу явж иргэдээ авчирж байгаа. Тэгэхээр энд бас хамгийн одоо гол буюу жанжин одоо галын шугамд бол манай мэрэгжлийн хэлтийн ерхий газрын за эрүүл ахуй халдвар хамгаалтын одоо байцаагч нар бас үүрэг гүйцэтгэж байгаа. Одоо яг миний ард одоо яг үүргээ гүйцэтгэж байж байгаа. Энэ одоо албаны одоо хүмүүсийг бас энэ удаагийнхаа одоо сурвалжлагаар бид онцлон өргөж байгаа юм аа. За коронавирусын тархалт эрсдлэгтэй байгаа бүс нутг руу тусгай үүргийн онгоц нисгэн иргэдээ татан авах ажлыг засгийн газраас зохион байгуулж байна. За эхний ээлжинд харийн нутагт очиод гатсан өндөр настан жирэмсэн бага насны хүүхэдтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ татан авах ажлыг зохион байгуулж эхэлсэн. За тэгвэл тусгай үүргийн онгоцоор иргэдээ авч ирэх ажил мэрэгжлийн хэлтийн ерхий газрын хэлийн мэрэгжлийн хэлтийн албаны эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчид гол үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. За тэд тусгай үүргийн онгоцтой хамт эрсдэлтэй бүс нутг руу нисч за иргэдийн биеийн байдлыг хянах тусгаарлах гээд эрсдэлтэй хамгийн ихний алхам буюу галын шугамн дээр үүрэг гүйцэтгэж байна. За тэд өөрсдийгөө бид бол чимээгүй ард тал гэж даруухан тайлбарлаж байна. Хамгийн түрүүнд энэ эрсдэлтэй өвчнөтэй бол хэлийн мэрэгжлийн хяналтынхан бол нүүр тулж ажилладаг. Одоо ч гэсэн манай хоёр байцаагч бол энд зорчигчтой хамт тандал судалгаа хийгээд явж ирж байгаа. Тэгээд энд бидний энэ ажиллаж байгаа халдварт хамгааллыг бол цааш нь дамжин дарахахгүй байх, ойрын хавдлыг түргэн шуурхаа тогтоох, ажиглалтын бүсэд буюу тусгаарлах үнөөсийг ялгах гэдэг хамгийн ихний ээлжийн ажлуудыг хийж байгаа. Энэ хийж байгаа ажлаараа бид бол бас маш их бахархаж ажилладаг. За хэлийн мэрэгжлийн хяналтын эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын байцаагчид за агаараа хэлээр зорчин ирж байгаа иргэдэд хяналт тавьж за эрүүл мэндийн тандалтай улс бөглүүлэх ажлыг 1-р сарын 6-наас хойш эхлүүлжээ. За өнөөдрийг хүртэл тэд 3 сарын хугацаанд буюу 90 дахь хоног дээрээ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. За ер нь бол чимээгүй арт тал гэж хэлж болно. Одоо гомдож байгаа ч юм биш. Гэхдээ ер нь хэлийн мэрэгжлийн хяналт хамгийн түрүүнд орж ажилладаг гэдгийг бол манай ард түмэн бас нэг сайн мэддэггүй. Гэхдээ бид бол хамгийн түрүүнд орж ажилладаг гэдгээ зарлаад байдгүй хийх ёстой ажлаа хийж байгаа учраас одоо тусгай үүргийн нислэгт бол байцаагч явж гин тэрний өмнө тусгай үүрэг биш бүх онгоц явж явах үед бол хамгийн түрүүнд иж бүрэн хувцалж ороод бүх хүмүүстэй тандал судалгаа хийгээд тэрний дараа зорчигчоо хуваарлж буулгадаг байсан. Энэ ажлыг бол хоёр байцаагч явж ажилласнаар бол 5-аас 6 цагийн үйл ажиллагаа явагддаг байсан бол энийг бас бараг 2 дахин хэмнэсэн юм үйл ажиллагаа. Ер нь бол голомтой бүс нутагт зорчигчтой хамт агаарын хөлөг дотор тээвэрлэгдэж явна гэдэг бол адилхан л голомтод ажиллаж байгаа л гэсэн үг учраас бас эрсдэлтэй ажил л да. За гайлын байгууллагын ураа улсынхаа дархан хэлээр буйныг гаргахгүй, бузрыг оруулахгүй гэдэг. За тэгвэл хэлийн мэрэгжлийн хяналтын ч гэсэн аюултай бүхнийг улс үндэстэндээ оруулж ирэхгүй тулд дархан хэлийнхээ шугам дээр цурам хийх чөлөөгүй үүрэг гүйцэтгэж байна. Халдвар төвчин судлалын үндэсний төвөөс бас